Интернет ертөнд сэтгэл дулаацуулсан бичлэгүүдээр дүүрэн байдаг. Стресстэй үедээ хүмүүс өхөөрдөм амьтдын бичлэг үзэж тайвширдаг. Тэр дундаа хамгийн алдартай нь мэдээж муурны бичлэгүүд. Төвлөлдөр хур тоглож буй хөгжилтэй муур, эзэнтэйгээ эрхлэн тоглож буй өхөөрдөм зулзах гээд сая бичлэг интернетээр тархдаг. Яагаад ч юм муур гэдэг амьтан дэлхийн сая хүний зүрх сэтгэлийг эзэмдэж. Гэвч интернетэд байгаа муурны бичлэг бүхэн инээдхөөр хайр инэрлийг өгдөггүй. Зарим хүмүүс муурны бичлэгийг тайвширахын тулд биш, огт өөр шалтгаанаар үздэг. Интернетийн хамгийн харанхуй буланд энгийн хүмүүсийн бараг мэддэггүй нэгэн ертөнц байдаг гэж. Тэнд муурыг тарчилгаж тамлан зовоосон бичлэг бүтээдэг бүхэл бүтэн онлайн бүлгүүд оршдог. Тэгвэл тэд чухамдаа ямар хүмүүс байдаг вэ? Тэд хинүүс вэ? Хариулт нь таны төсөөснөөс жилөө цочирдон байж мэднэ. Өнөөдөр бидний ярихын түүх мууранд хайртай хүмүүсийн хувьд маш хүнд. Би ч өөрөө мууранд хайртай олон жил тижээж, олон ч муурыг гэртээ болгож өдөр бүр муурны бичлэг үздэг нэг. Олон жилийн садист хүчирхийлэл хэдэн мянган хохирогч амьтад мөн энэ бүхнийг үл тоосон тогтолцооны тухай. Өнөөдөр бид хэддийн муур тамлагч бүлгүүдийн талаар ярилцах бол. 2025 оны 9 сарын 26-ны шөнө. Шанхай хотын Жинан дүүргийн нэгэн орон сууцны хорооллын оршин суугч газар доорх автомашины зогсоолд с ิจ гтэй зүйл анзаарч. Нэгэн ир байн иргэн тойрно харж яг тохирох мөчийг хүлээж байгаа мэт аашилж байв. Тэр хүний ямар нэг зүйл с ิจ гтэй санагдсан тул оршин суугч араас нь дагсан байна. Удалгүй өнөөх с ิจ гтэй ир хамгаалтын камергүй хүн бараг явдаггүй харанхуй болонд очсон байна. Түүний гарт камер үүргэвч янз бүрийн багаж хэрэгсэл байж эхэндээ түүнийг ямар нэгэн зураг авах гэж байгаа болов уу гэж бодсон ч удалгүй бүх зүйл өөр болох нь ойлгогдов. Тэр хүний авч явсан эзүүсийг харахад түүний зорилго машины зураг авах биш байж харин хэргийн газраас дараах зүйлс олдсон байдаг. Таастагч, хайж, төмөр, зүү, мис заслын хутга, галаар үлээгч бамбар, мөн том цаас тасдагчийн ир. Энэ хүн ямар нэг амьтныг тамлахын тулд бүрэн бэлтгэлтэй ирсэн нь тодорхой байлаа. Үүнийг харсан оршин суугч болсон явдлыг нууцаар бичин авч интернетэд нийтэлсэн юм. Харин хэдхэн цагийн дотор тэр бичлэг олон нийтийн сүлжээгээр асар хурдтай тархжээ. Хүмүүс түүний хэн болохыг шалгаж эхлэхэд бүрч гайхмаар зүйл илэрсэн. Тэр хүн бол Яо Ян. 29 настай хуульч байсан юм. Тэрээр Шанхай хотын нэр хүндтэй хууль зүйн компанид ажилладаг байж. Гаднаас нь харахад боловсралтай, амжилттай, тайван бусдын хүндлэлийг хүлээсэн мэрэгжилтэн. Гэвч тэр өөр нэг амьдралтай байсан. Яо дор хаяж 8 жилийн турш муурыг тамлан зовоож, түүнийгээ камер юмд бичиж иржээ. Түүний хувийн амьдралын талаар төдийлөн мэдээлэл байдаггүй. Гэхдээ 2017 он гэхэд 20 гаруй настай байхдаа тэр CAD Chinese Doctor гэх нэрээр ийм бичлэгүүдийг интернетэд нийтэлж эхэлсэн нь тогтоогдсон байдаг. Гэмт хэрэг судлаачид Яо Ян шиг хүмүүсийн талаар олон жилийн турш судалгаа хийжээ. Тэдний үзэж буйгаар ийм хүмүүсийн нийтлэг шинжин өрөвдөх сэтгэл бараг байдаггүй. Өөрөөсөө сул дор амьтдыг бүрэн захирах хүсэлтэй байдаг бөгөөд тэдний зовлон шаналлаас таашаал авдаг аж. Фуданы их сургуулийн сэтгэл судлалын судалгааны төвийн профессор Сүү Шижин хэлэхдээ амьтдыг тамлан зовоодог хүмүүсийн олонх нь бага насндаа хайр халамж дутмаг өссөн. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байх нь элбэг гэж. Мөн үүний улмаас сэтгэл зүйн гажиж бухимдлаа өөрөөсөө сул дор амьд дээр гаргах хандлагатай болдог. Гэхдээ энэ тайлбар Яо Янд яг тохирох эсхийг хэлэх боломжгүй. Орон нутгийн амьтан хамгаалах сайн дурайхны цуглуулсан мэдээллээр Яо Ян 2017 оноос хойш 300 гаруй муур тамлсан бичлэг хийж зарсан байна. Гэвч энэ тоо болсон аимшигыг бүрэн илэрхийлж чадахгүй. Түүний гарт өртсөн муурнуудын тоо ойролцоогоор 4000 байсан гэж үздэг. Тэдний дунд төрөөд хэдхэн 7 хоног болсон зулцах, нас бие гүйцсэн муур, жирэмсэн золбин муур хүртэл байж. Хятад улсад амьтан хамгаалах байрнаас муур өрчилж авахдаа ихэвчлэн ярилцлага, анкет бөглөх, заримдаа гэрийн нөхцөл шалгах зэрэг журамтай байдаг. Яо өөрийгөө боловсралтай, сайхан сэтгэлтэй хүн мэд дүрсгэн ийм газруудад очдог байж. Гэвч амьтан хамгаалах байр шалгалт хийх гэж байгааг мэдмэгц шууд болдог байсан. Учир нь түүнд илүү амархан арга байсан. Олон хүн олсон золбин муура Weibo, WeChat зэрэг сошиал сүлжээнд үнгүй өрчлөлөх зар тавьдаг. Хүссэн хүн нь зурвас бичээд очоод авчихдаг. Хинч дараа нь юу болсон талаар шалгадаггүй.
Харин Яв энэ сул талыг дахин ашиглажээ. Хэрв хангалттай муур олдохгүй бол өөрөө үүргэвч үрээд гудамжаар явж золбон муур барьдаг. Заримдаа бүхэл бүтэн сүрэг олдог, заримдаа өрх тавина. Ямар ч байсан захиалгаа биелүүлэхийн тулд муур хэрэгтэй байлаа. Учир нь энэ нь маш их эрэлттэй байсан. Яв ганцаараа ажилдаггүй байсан. Тэр Telegram дээр хэд хэдэн хаалттай бүлэг ажилладаг байсан бөгөөд хамгийн алдартай хоёр нь Cat Chinese Doctor Conrad, мөн Cat-аас гэсэн нэртэй байж. Telegram нь шифрлийн системтэй хэрэглэгчид нэрээр нуух боломжтой учраас ийм төрлийн хууль бус контент түгээхэд хамгийн тохиромжтой платформ. Яв эдгээр харгас садист бичлэгээ хийж бусдад зардаг байсан. Түүний хэрэг ил болж Telegram дахь бичлэгүүд нь нийтэд дэлгэхтэд хүмүүс үзсэн зүйлээ үгээр илэрхийлэхэд бэрх байсан гэдэг. Бичлэгүүдэд амьтны зулцгыг махны машинд хийж бутлах, төмөр саваагаар нэвт сүлбэх, жирэмсэн мууранд мэдээ адуулахгүйгээр бүдүүлэг кесэр хагалгаа хийх, үйлдвэрийн зориултын тэлдэг хөөсийг биедэн шахаж, биеийг нь хагартал таарчлах, цахилгаанд цохиулах, өсгөх, амьдаар нь арсыг нь өвчих, үлээгч бамраар түлэх зэрэг аимшигтай үйлдэлүүд гардаг байж. Энэ бүхнийг өнөөх муур амьд орилж байх үед нь хийдэг байсан байна. Яв бүр тодорхой дараалалаар ажилдаг байсан. Эхлээд тэр тухайн муурны амьд байгаа зургийг бүлэгтээ нийтэлдэг. Дараа нь бүлгийн гишүүд ямар аргаар тамлах, хэрхэн үхэхийг нь таах, ямар арга хамгийн харигс байх талаар санал өгдөг байж. Яв тэдгээр захиалгыг яг биелүүлдэг байсан. Дараа нь бичлэгээ бүлгийн гишүүдэд мөнгөөр зардаг байв. Гудалдан авахчид зөвхөн хятадын иргэд биш байсан. Олон улсын янз бүрийн орны хүмүүс ч эдгээр бүлэгт мөнгө төлөн оролцдог байсан бөгөөд энэ сүлжээгээр өдөр бүр хэдэн 10,000 юань эргэлддэг байсан гэх мэдээлэл бий. Эхэндээ энэ нь цөөн хэдэн хүний гаж сонирхол байсан бол удалгүй мөнгө олдог бизнес болон хувирсан. Амьтан хамгаалах сайн дурынхан эцэст нь Яв яаны хэн болохыг тогтоож мэдээллийг нь олон нийтэд дэлгэсэн. Дараа нь тэд түүний гэрт очсон. Тэдний зорилго нь хэрүүл хийх биш байлаа. Харин түүний үйл ажиллагааны талаар илүү их мэдээлэл авах, өөр хүмүүсийн оролцсон эсхийг тогтоох. Эрүүгийн хэрэг үүсгэхэд хэрэг болох баримт цуглуулахыг хүссэн. Гэвч тэдний хүлээж байсан зүйл нь хамтын ажиллагаа биш, харин хүчирхийлэл байлаа. Яв яаны аав нь гинэт түлхүүрийн осор барьж гарч ирээд сайн дурынхны нүүр толгой руу дайрч эхэлжээ. Нэг сайн дурын ажилтан толгойдоо хүчтэй цохиулж, шархаа оёлохын тулд 10 гаруй ойдол тавиулах шаардлагатай болсон байна. Ээж нь ч мөн адил орилж хашгирч хүүгмийн 50 ор хэмээн тэднийг хөөсөн. Ээж нь сайн дурынхны нэг нь бичлэг хийж байгааг хараад гар утсаг нь булан авч газар шидэн эвдэлсэн байна. Харин Яв яан өөрөө тэр үед гэрийнхэн дотор тайван сууж тамхи татаж байж. Удалгүй тэр өөрөө гарч ирээд сайн дурын ажилтан нэмэгтэйг барьж авч асаалтаа тамхиараа түлхийг оролцсон байна. Аз олж цагдаа нар яг тэр үед ирж эмэгтэйг аварч чаджээ. Гэхдээ цагдаа нар ирсэн ч хэрэг бараг урагшилсангүй. Яв мэдүүлэг өгөхдөө бичлэг хийдэг байсан гар утсаа алдчихсан гэж хэлжээ. Өөрөөр хэлбэл бүх бичлэг байсан гэх утас нь байхгүй болсон гэсэн үг. Тиймээс мөрдөн шалгах байгууллагууд шалгах бодит төхөөрөмжгүй болсон байна. Мөн бичлэгүүд Telegram дээр байршуулсан байсан тул хятадын эрх баригчид энэ бол гадаад платформ учраас бид мэдээллийг нь шалгаж баталгаажуулах боломжгүй гэж мэдэгдэжээ. Ингээд Яв яан ямар ч шийдвэргүйгээр сул үлдсэн байна. Сайн дурынхан цагдаад дараах бүх мэдээллийг өгсөн байж Яв яаны бүтэн нэр, Telegram дахь бүлгүүдийн нэр, бичлэгүүдийн дэлгэрэнгүй тайлбар, олон гэрчийн мэдүүлэг, гэвч үүний дараач эрүүгийн хэрэг үүсгээгүй. Удалгүй Явгийн тухай нийтлэлүүд хятадын олон нийтийн сүлжээнээс нэг нэгээрээ устж эхэлжээ. Цензурт орж нийтлэлүүд устгагдж, хэлэлцүүлгүүд хаагдсан байна. Ингэснээр сайн дурынхан аргагүй нэрхэнд Facebook, Instagram, X зэрэг олон улсын платформуд дээр мэдээлэл нийтэлж эхэлсэн. Ингээд эцэст нь муур тамлагч баривчлагдсан, гэхдээ өөр шалтгаанаар. Хожим нь Яв яаныг үнэхээр цагдаа нар баривчилсан, гэхдээ муур тамлсан учраас биш. Яв тамалдаг байсан муурнуудаа хятадын улс төрчдийн нэрийг өгдөг байсан бөгөөд бичлэгүүдтэй тэр хочийг ашигладаг байж. Энэ нь хятадын коммунист намыг доромжилсан хэрэг гэж үзэгдсэн байна. Ингээд түүнийг яг энэ шалтгаанаар баривчилсан, өөрөөр хэлбэл олон мянган муурыг тамалсан нь биш, улс төрийн доромжлол нь түүнийг баривчлах шалтгаан болсон. Ийхтэй үнэндээ Яв ганцаараа ийм бичлэг хийдэг хүн биш, ийм төрлийн контент бүтээдэг олон хүн хятад улсад байдаг бөгөөд зөвхөн дотоодын биш, олон улсын хэрэглэгчдэд хүртэл бичлэгээ зардаг байна.
Үүний хамгийн том шалтгаан нь Хятад улсад амьтан хамгаалах хууль бараг байдаггүйтэй холбоотой. Хэрэв хинэгэн айлын тэжээвэр муурыг гэмтээвэл эзэн нь өмчөд учруулсан хохирлын талаар иргэний нэхэмжлэл гаргах боломжтой. Учир нь хуулийн хувьд тэжээвэр амьтан өмч гэж тооцогддог. Гэвч яавуу шиг хүмүүс эзэнтэй муурлуу биш золбин муурнуудыг онилдог. Золбин муур нь хууль ёсоор эзэнгүй тул тэднийг тамлах нь өнөөгийн Хятадын хуульд бараг гэмт хэрэгт тооцогддоггүй. Амьтдыг таашлаасан хүмүүст хорихол онох тухай хууль олон жил яригдсан ч өнөө хүртэл батлагдаагүй. Үүний шалтгааныг олон нийт хангалттай шахалт үзүүлээгүй, улс төрийн хүсэл эрмэлзэл дутмаг байсан гэж судлаачид тайлбарладаг. Тиймдээч улс төрийн шүүмжлэл порно зэрэг контентийг хурдан устгадаг тогтолцоо байсаар байгаа мөртлөө амьтдыг аимшигтайгаар тамалсан бичлэгүүд харьцангуй саадгүй тархсаар байна. Яв яны энэхүү хэрэг олон нийтэд ил болсны дараахан буюу 2025 оны 9-р сарын 29-нд түүний ажиллаж байсан хуулийн фирм түүнийг ажлаас нь халжээ. Компани албан ёсны мэдэгдэл гарган яв ян үнэхээр энэ хэрэгт холбоотой болохыг хүлээн зөвшөөрч түүний үйлдэлийг эрс буруушааж байгууллагын нэр хүндтэй ямар ч холбоогүй гэдгийг мэдгдсэн байна. Ингээд бодит байдал дээр түүний хүлээсэн хамгийн том шийтгэл нь ажлаа алдсан явдал байлаа. Олон мянган муурыг тарчилган хөнөөсөн ч түүнд эрүүгийн бодит ял оногдсонгүй. Хуучнаар Twitter буюу X дээр abuser database нэртэй нэгэн хуудас байдаг. Түүний зорилго ганцхан амьтан тарчлаадаг хүмүүсийг илчлэх. Энэ хуудсыг ажилуулдаг хүмүүс эрх баригчлалд найдах боломжгүй гэж үздэг учраас ийм төрлийн хэрэгүүдийг өөрсдөө баримтжуулдаг байна. Тэдний илрүүлсэн хэрэгт холбогдсон хүмүүс маш өөр мэрэгжилтэй. Тухайлбал багш, офисын ажилтан, их сургуулийн оюутан бүр цагдаа хүртэл байдаг байна. Өөр нэгэн Хятад улсад маш их шуугиан тарсан хэрэг бол Сүжэв хотын офисын ажилтны лигэгчийг удамжинд хэсэг хүмүүс зодож буй бичлэг байлаа. Энэ нь захим орчинд тархсан юм. Эхэндээ зодуулж байгаа лиг хүмүүс өмөрч өрөвдөж байлаа. Гэвч удалгүй бодит нөхцөл байдал ил болсон юм. Лич мөн яв яны адил хамгаалах байрнаас муур үрчилж авдаг байж. Тэр муурнуудад сайхан амьдрал өгнө гэж амладаг байсан ч гэртээ аваач магцаа тарчилган зовоож бичлэг хийдэг байсан байна. Түүний бичлэгийг Хятадаас гаднах нэгэн хэрэглэгч олж үзээд лигийн жинхэнэ хэн болохыг тогтоосон. Удалгүй ли дахин нэг зулзаг үрчилж авахар болсон тухай мэдээлэл гарсан байна. Ингээд амьтан хамгаалагчид энэ талаар сошиал сүлжээнд нийтэлж улс даяар байгаа сайн дурынханд анхааруулжээ. 2023 оны 2 дугаар сарын 25-нд 6 хүн лидэ уулзахаар очсон байна. Тэд эхлээд худалдааны төв дээр түүнтэй маргалдсан, дараа нь хүн багтай газар руу чирч аваач нь зоджээ. Тэд лиг өөрийгөө алгадахыг шаардсан байна. Хэрв хангалттай хүчтэй алгадахгүй бол өөрсдөө дахин цохино гэж хэлжээ. Хоёр хүн түүнийг дарж байхад бусд нь өвдөг дээрээ сүхрүүлэн үйлдэл хийхийг шаардсан. Зарим мэдээлэлээр тэд бүр бэлтгэлтэй ирсэн байсан гэдэг. Хүний баасыг бэлтгэн авчирч нүүрэн дээр нь дүргсэн бөгөөд хүчээр идүүлсэн гэж хүртэл дурдгдсан байдаг. Дараа нь тархсан тэр хүнийг бичлэгдээр ли өөрөө хэлэхдээ би 5 муур аасан гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн тэр өдөр үрчилж авахар ирсэн зулцгаач алхаар төлөвлөж байсан гэдгээ хэлжээ. Ийхтэй лид тохиолдсон явдал маш ховор ихэнх муур алсан хэрэг бараг шийтгэлгүй өнгөрдөг. Жишээ нь 2020 онд нэг их сургуулийн оюутан 80 муурыг тарчилгасан нь ил болсон ч зөвхөн олон нийтийн зэмлэл хүртжээ. Мөн тэр жил Тайвань хотын нэгэн хамгаалагч торонд байсан жирэмсэн муур руу буцлагсан ус асгаж муур болон хевлэдэх 4 зулцгыг нь хөнөөсөн байна. Түүний авсан цорын ганц шийтгэл нь ажлаасаа халагдсан явдал. 2024 онд Ханжау хотод олон золбин муурыг ганц сумтай үлээдэг сумаар буудсан хэрэг гарсан. Бүр нэг зулцгын биеинд 10 ширхэг төмөр сум зоогдсон байж. Сэжигтэн нь нэгэн тээврийн компани захирлын хүү байсан гэх мэдээлэл гарсан ч түүнд ямар ч эрүүгийн хэрэг үүсгээгүй. Учир нь тэд золбин муур байсан тул хуулиар хамгаалагдсангүй. 2024 онд Feline Gardens нэртэй амьтан хамгаалах байгууллага Хятадаас гаралтай муур тамалсан бичлэгүүдийн тоог судалж эхэлжээ. Тэдний мэдээллээр 2024 оны 6 дугаар сард шинэ бичлэг дунджаар 14 цаг тутамд нэг нийтлэгдэж байсан байна. Харин ердөө 8 сарын дараа 2025 оны 2 дугаар сар гэхэд шинэ бичлэг 2 цаг 38 минут тутамд нэг нийтлэгддэг болжээ. Өөрөөр хэлбэл 1 жил хүрэхгүй хугацаанд ийм төрлийн контент 4 дахин өссөн гэсэн үг. Зөвхөн 2025 оны эхний 2 сарын хугацаанд 500 гаруй бичлэг, 300 гаруй муурны тарчилгаа хөнөөлийг баримтжуулсан байна.
Энэ бол зөвхөн илэрсэн тохиолдлууд бодит тоон үнээс дор хаяж 2 дахин их гэж судлаачид үздэг. Гэмт хэрэг судлаач Jenny Edwards ийм төрлийн контент бүтээдэг болон үздэг хүмүүсийг олон жил судалж. Түүний хэлснээр тэдний олонх нь бэлгийн садизмын эмгэгтэй. Өөрөөр хэлбэл бусдын өвдөлт, айдас, зовлонгоос бэлгийн таашаал авах хандлагатай. Зарим нь үүнээс гадна эрх мэдэл мэдрэх, өөрөөсөө сул дор амьтныг бүрэн захирах мэдрэмжинд татагддаг. CNN агентлаг ийм бичлэг үздэг нэгэн хүнтэй ярилцлага хийсэн байдаг. Өнөөх хүн өөрийгөө би болж чаддаггүй донтолтой болсон хэмээн тайлбарласан байна. Эхэндээ тэр жирийн бичлэгүүдийг үздэг байж гीच цаг хугацаа өнгөрөх тусам улам аимшигтай бичлэг хайдаг болсон байна. Эцэст нь тэр бүр мөнгө төлөөд админуудад ингэж тамлагж өөрийн хүссэн аргыг захиалдаг болсон байна. Feline Gardens байгууллагын нэг сайн дурын ажилтан нэгэн том Telegram бүлэгт нууцаар нэвтэрчээ. Ингээд тухайн бүлэгт дараах зүйлс болдог байна. Админ эхлээд амьд байгаа муурны зургийг нийтэлдэг. Удалгүй тамалсан үеийн зургуудыг оруулдаг. Харин бүлгийн гишүүд тэд өрөвдхийн оронд баяр хүргэж илүү харгас арга санал болгохоор хоорондоо өрсөлддөг байж. Хин хамгийн хэрцгий санаа гаргана тэр хамгийн их магтаал хүртдэг болсон байна. Телеграмын энэхүү хаалттай бүлэгт бага ангийн хүүхэд өсвөр насныхан дунд насны мэрэгчлэтнүүд тэтгэврт гарсан ахмад хүмүүс хүртэл байсан байна. Криминологийн судалгаанд Макдоналд Трайд гэх нэгэн онол олон жилийн турш яригдсаар ирсэн. Энэ онолоор бага насндаа амьтдыг санаатаагаар таршлагдаг хүмүүс насанд хүрээд бусдад хүчирхийлэл үйлдэх эрсдэл өндөр байдаг гэж үздэг. Хэдийгээр өнөөдөр бүх эрдэмтэд энэ онолыг бүрэн зөв гэж хүлээн зөвшөөрдөггүй ч нэг зүйл дээр санал нэгддэг. Амьтанд тарчлах нь маш ноцтой анхааруулгын дохио юм. Америкийн холбооны мөдөх товчоо хүртэл амьтанд тарчласан хэргийг хүчирхийллийн гэмт хэргийн нэг төрөл гэж англин бүртгэдэг болсон. Учир нь олон цуврал алуурчдын өнгөрсөн түүхийг судлахад тэдний зарим нь хүүхэд байхдаа амьтдыг тарчлаж байсан нь тогтоогдчихэ. Мэдээж амьтанд хамладаг хүмүүр цуврал алуурчин болдог гэсэн үг биш. Гэхдээ ийм зан үйл нь сэтгэл зүйн ноцтой асуудлын илрэл байж болохыг судлаачид анхааруулдаг. Харин олон оронд амьтанд тарчлахыг эрүүгийн гэмт хэрэгт тооцдог. Жишээлбэл Их Британи 2021 онд хуулиа шинчилж амьтанд хэрцгий хандсан этгээдэд 5 хүртэлх жилийн хорих ялыг оноох боломжтой болсон. Австралийн зарим мужид ийм хэрэгт 7 хүртэлх жилийн хорих ялыг оноодог. Герман улсад амьтанд тарчласан этгээдэд өндөр хэмжээний торгуул болон хорих ял оногдуулж болдог. Өнөөдрийн энэ сэдэв бол зөвхөн хідэн муурны тухай биш. Энэ бол интернетийн хамгийн харанхуй буланд мөнгө нэрээ нууцлах боломж, хүний сэтгэл зүйн хамгийн гаж хэлбэрүүд нийлж ямар аимшигтай зүйл бий болгож болохыг харуулсан бодит жишээ. Амьтанд тарчлаасан бичлэгийг үзэх, худалдаж авах, захиалах хүн байгаа цагт ийм төрлийн гэмт хэрэг үргэлжилсээр байх эрсдэлтэй. Тиймээс зөвхөн гэмт итгэдэг барих нь хангалтгүй. Манай улсад ч гэсэн амьтан хамгаалал болон хууль эрх зүйн зохицуултыг чангатгах мөн олон нийт ийм үйлдэлийг үйлтвэрчих нь хамгийн чухал алхам юм. Эцэст нь нэг зүйлийг санах хэрэгтэй. Нийгэм хамгийн сул дорой амьтаддаа хэрхэн ханддаг нь тухайн нийгмийн хүнлэг чанарыг илэрхийлдэг юм а.